Макан сум 4000 хүн амтай нутаг дэвсгэрийн хэмжээ 433 га газартай. Ховд аймгийн Макан сумын гизгтэй огтой цэцгмаа 13 оноос эхлээд нугаалт төслийн зохицуулагчаар ажиллаж байгаа. Манай Макан сум нь уул уурхай байхгүй, тэгээд зөвхөн мал аж ахуйраа малчид эрхэлдэг. Байгалийн цогцлборт газраа ашиглаад аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа. Тухайлбал одоо энэ 3 цэнхрийн агуу байна. Энд одоо 100 гадаадын аялал жуулчдын маш их ирдэг. Тэгээ 100 болохоор энэ дээр бас гэр барьцдаг. 7-8 гэр барьдаг. Ерөнхийдөө зуны улиралд бол ерөнхий манай энд байнгын жуулчд бол тасардаг. За ойролцоогоор нэг 4-5 мянган жуулч ирж байгаа. Гадаадын гээд ер нь орон нутгасаа ч гэсэн ирдэг. Манайх одоо гадаадын жуулчд ирж байгаа учраас гадаадынхаа жуулчд ирж байгаа хүмүүстээ хоноглох байр, тэгээд хоол хийх ингээ байр савтаа болсон байгаа. Тэгээд энд нэг ресторан маягийн бас хөгжүүлж байгаа. Энийгээ улам цаашаа үргэлжлүүлж хөгжүүлэх бодолтой байгаа.
Цагийн ардын бол дээрээс уламжлаад одоо энэ бүргэд тавьдаг болж ирсэн. Ангийн зориулттай бариад цагийн казагийн соёлтой бүргэд одоо бол бид анги хийж байгаа юм аа. Цонхны журмаар хаяаны зугаалгын хэлбэртэй журмаар ганцныг үнэлцүүлдэг. Тэгээд Өөрөөр баяр саялд оролцсноо. Энэ одоо нэсэд алгуулчих уу яах вэ? Тэр сурах материал. Энийг жишээд сайттай болохоор яваад энэ харан дотор авахгүй шүү дээ. Because it's windy. Одоо ингээд тэр дээшнээ нисэж байгаа нь одоо би сурлаа нөгөө юм дахин өгөөрэй гэж дахин ширээрэй гэсэн үг байхгүй юу. Тэгээ иймэрхүү байдалд одоо анда сургана туулаа бариулна гэхлээр дараа нь бол өнөг бариулна. Тэгээд зөрүүлтээ тэр шон мон янз бүрийн хамтныг бүгдийг одоо бариулж дасгаж сургана. Одоо надад өгөөдвэ гэсэн үг байхгүй юу вэ? Одоо энэ дээшнээ хөөрөө шидэж байгаа хурдан нөгөө иддэг юмыг өгөөрэй гэсэн утгатай юм байгаа юм шүү дээ. За морин дээр авч яваад 50 тавихад. Одоо энэ үний сүүл далавч энэ нөөчсөн зэрлэгээс барьж авсан бүргэд учраас энэ явчих магадгүй хөөрч. Тийм учраас одоо сүүл мөөл далавч нь одоохон уяатай байгаа. Тэгээд аргамж маргамж үйчихгүй л энэ салхинд эсээ явчихгүй л араас нь наран дотор олдохгүй. Тэгээд баг жоохон газараас дасгаж ээж тэгээд амтнд тавина. За иймэрхүү байдалтай энэ бүргүүдийн тухай бол
Тэгээд аянда дасаад ирэхдээ уул муул тэр уул нас жирнэ, энэ уул нас жирнэ хаанаас хүрээд ир. Тэнгэрээр одоо нэвсч яваа нохоо шиг дагж явдаг амт байна. Би 74 онд ангаа ухааны дунд сургуулийг төгсөөд одоо энэ ховдын буянт эр төрөн төрээд багын явж хийж ягаад завсарт нь мэрэгжлээд дэвшлүүлээд таргун тахлын одоо явж болоод нэрөө салбарын мэрэгч багын явж тэрийг хийж байсан. Миний эсгийг Нухтар гэдэг малчин гаралтай тийм хүн байсан. Одоо өд болсон. Түүний дараа би одоо амьдралын энэ хугацаанд ард түмний эрүүл мэндийг сайн хамгаалахад одоо 40 жил ажиллалаа.